Бас энэ нэг гүүрээр гарч ирсэн. Бид хоёр зомби болцоод явж яац. Бүр нэлийн зомби болсон заяа. Хатаа зомби. Хоёр зомби зүгний явж. За, ингээд бас нэг гоё нэг усан өргөлөөр таарсан бас. Бас нэг газар суугаад зомби яхад болцсон бэлдсэн. Бас зомби гих сэтгэлээ бас өргөцсөн. Бас зомбигаа өргөцсөн. Бас сууцсан байна. Суусны дараа 60 секундын дараа би болин хэвээ суусан бол гэд өөртөө илчээл зомби. Миний зомбины зэрэг харсан бол. За энэ бол сармагчин. Сармагчингийн бүкс нь улаан байд юм байна лээ. Бас би нэг зураг авахулах гээдсэн чинь зүгээр намайг алгачихвал яах вэ? Би нэг амар царай гаргасан. Эцэн телээр ашиглаад өөрийнх нь царайлуун зүгээр тойл гаргасан чинь өөрийнхөө царайгаа хараад зүгээр зодчихсон. За юу. За бас энэ тоглоомт юм байна лээ. Энэ нэг дуугүй байгаад бас сармагчдын удамч гэсэн авирдэн штэ гэж бас авирдаг тоглоом юм байна лээ. Бас энэ нэг хадас юм байна лээ. Бас би энэ нэг бас би дуу оруулж бас нэг тогсон. Хөөе чи миний тоглоомыг битгий булаагаад дээ. Чи хайцсан гэрдүүг авсан юм уу? Яанаа ээжтэй хэлэхэд ахшгүй ингэж мэгээд. За бас айгу гоё юм байна лээ. Энэ нэг хүрхрээ те. Гэтэ сармагчин живчтүүн байна лээ. Сармагчин мармагчин зүгээр л гар мараа дүрчтэй юм шиггүй лээ. Хардаа энэ нэг хадны завсраар багтчихдаг байвал яах вэ? Баг тэхийн хамгийн турхай үнд багтахааргүй жижигхэн зэнд. За хардаа бас юм мэдгээ бас юу идэх вэ эн чинь. Бас сони авдаг байхад зэрлэг хүн шиг. За энэ бол амар авирдаг сармагчингууд бүр ингэж дагаад бүр амар авирдаг. Бас бэбиш бас нэг жижигхэн нэг сармагчин ганц эс хэд чухаа нүүдэж. За бас эндээ нэг дуу оруулж тоглосон. Хардаа бүкс нь улаан байдаг байгаад. Хардаа бүкс нь улаан байгаад. Юу л сармагчингийн олонх нь улаан бүкстэй байлд юм байна лээ. За энэ бас Симба дээр гардаг юу байгаад сармагчин нөгөө нэг Симба төлөө гэдэг өргөө дэтэн штэ. Тэр сармагчин байгаад бас бүкс нь улаан байд юм байлээ. Кинон дээр бүкс нь улаан гард юм уу? Би юусэн анзаарч байгаагүй юм байна. За энэ бол бас нэг сармагчингийн хэсэг. Ер нь сармагчингийн хэсгүүд чинь тусtaan байна лээ. За энэ бол Кенгуру бас жаахан хөөрхөн зүйл байд юм байлээ. Гэтэ нэлийн өндөр үсэрдэг гэсэн. Гэтэ энэ дотроо бол яг өндөр үсэрдгээрээ харагдаагүй л дээ. Яг өндөр үсэрдгээрээ харагдаагүй. За тэгээд дараа нь хар баавгай үзээд хар баавгай чинь нөгөө нэг Маша дээр гардыг штэ. Нөгөө нэг хар баавгай айгүй хөөрх юм байлээ. Тийм болохоор бид хоёр бичээ шийдсэн. Бид хоёр. Тэгээд бичээнийг иддэм байлээ. Бас айгүй хөөрхөн байгаад нөгөө нэг бас хормогчтой юм шиг энэ цагаан зураас нь сар шиг. За бас хөөрхий авдсан байлээ. Эднэр баг бамбруу шиг ингээд бичээ шидээд ингээд баавганууд бүр ийдсэн хардаа. Тэгээд бас дээшээ авч нэг гордоод хөөрхөн байгаад тий баг бамбрууш байгаад тий алхааг нь харалтаа. Ингээд бичээ шидээд гоё хөөрхөн амталсан. Эднэр бас жаахан үлдсэн байхшгүй байлээ. Бас энэ хоёр хашааны цаана байд юм байлээ. Энэ баавгай айгүй хөөрхөн харж байгаад соёлаа ингээд харсан бол бас амаа ангаагаад харуул бас бүр хөөрхөн хардаа ингээд суугаад харуул. Гэтэ тэд яг хөлөөрөө алхаж үзүүлээгүй. Гэтэ яах вэ гээд орхицсон л доо.
хөөрхөн байгаад бас эдгээр яаж юм тас хар байж чаддаг байна. За ингээд бас зомби байсан нөгөө нэг зомбироо л ингээд явж исэн шүү дээ. Тэгээд нэг ашгүй нэг суух газар болоод тэгээд суугаад тэгээд дараа нь цүнхээд илээд гівцэн. Тэгээд би цаана юм ярьж байгаа. За тэгээд ингээд 60 секундын дараа зомби болно гэдгийг хэлчихэл ингээд жахан зомби тэрэ гаргаал. Жахан зомбисон. За тэгээд зомби болчоо зомбигоо болоод ингээд явсан да. Ингээд цаабууг үзэх гээд ингээд явсан. Гэтэ цаабуугыг үзээгүй. За тэгээд энэ нэг шоргоолж иддэг амтан байхшгүй байсан. Нэг YouTube-ээс харуул нэг юм хөл нэг шоргоолж иддэг гэж гарч исэн. Гэтэ ямар нэртэй амтан гэдгийг мэдэхгүй. Айгүй урт тошуутай. Нөгөө нэг Алекс гээд нэг арслан дээр нэг байдсан штэ. Тэгээд тэд нэр яадсан штэ. Онгоцоор нисж байгаа буудсан штэ. За энэ бол Симба дээр гардаг нөгөө нэг дорог минч цэм шиг жаахан сонио амтан байли. Энэ болчоор бол яг Симба дээр гардаг шиг юм байли. Хардаа яг Симба дээр гардаг багт. За энэ бол туулаа. Энэ баг усан паркын юм байли. Бас усан бассейн лаг. За энэ бол за энэ зан жаахан ядруул байна. Гэвтэш нэхвтээд бас шорон дээр хөвөөгөө байгаа мó яагаад байгаа. Бас тэнд нэг самар тавьсан байлээ. Тэгээд самраа хошуугаараа ингэж идээд гой хөөх юм байлээ. Хатаа энэ хошуу том чих мэхэн бас жаахан том хошуу уурт. За ингээд зураг авахсан. Зааны хажууд. Гэтэ заан бас нөгөө нэг хэршгэ бас жаахан гонигтэй жаахан нүд мүдийн харалтаа юм хүмсэг нь бүр амар доошоо бүр амар өрөвдөлтэй харагдаж байгаа. Ирэх чөлөөл гэж бодож яадаг. Хардаа. За энэ үед манай панданы панда маань бүр мавлууртай. Гэтэ дотгошоогоороо дахиад унтцсан бүр амар залхуу юм байли панда чинь. Хардаа ядаж сэргэлэнгээр нь харъя гэсэн ч болохгүй. За энэ бол галуу багт айгүй хөөрхөн жаахан хуунархуул юм байна лээ. Гэтэ хунтэй жаахан төстэй юм байна лээ. Хунч байж магадгүй. Гэтэ би ээжээсээ асуугаагүй. Энд нөгөө нэг яг фламинго гэдэг нэг амтан харж байна. За тэгээд энэ бас нэг ингэж нэг зураг авахсан. Ингэсэн чинь ээж гоё ингээд зураг дарцсан. За тэгээд өлсөө тэгээд юунаасаа гараад амтны үрэлэнгээсээ гараад тэгээд цаана нэг Макдоналдс таарахаар ингээд Макдоналдсын хүүхдийн багтаас нь аваад бас нэг зармаг байд юм байли шүү дээ. Айгүй гоё амттай юм байли. Бас шарсан төмс авсан. Бас эн чинь айгүй өөрхөн хүүхдийн багцсан тоглоомтой байд юм байли. Айгүй гоё. Макдоналдсын тоглоом хүүхдийн багцанд нь байд юм байли. Та хэрвээ хэтэд очиод Макдоналдс таарвал хүүхдийг явж байгаа бол Макдоналдс ороод хүүхдийн багцаас нь авбал гайгүй байли. Гэтэ би том багцаас нь авсан л та. Өмнө хоёр дээр. За ингээд бас зүйлтэй юм байна лээ. Ийм сурвалтай хөөрхөн байгаад бас нэг ийм нэг төмстэй юм байна лээ. Ийм цаасан юу битэй. За энэ бол доор нь бургер нь байна. Гэтэ би бүр ундаад нь дуулцсан л та. Ундааг нуугаад байх дуустгүй. Бүр айгүй гоё санагдсан. Энэ тоглоом бас Ультрамен гэдэг нэг нэртэй юм байна лээ. Дан Макдоналдс зад юм байна лээ. За юу. За ингээд маргааш өглөө нь ингээд аквариум ороод таксидаа тэгээд аквариум орсон. Тэгээд аквариум дотор ч мэдээж загас байдсан шүү дээ. Тэгээд загаснууд үзсэн.
За энэ нэг сонин загас байт юм байна лээ. Ямар ч тач би өмнө нь YouTube-ээс харж байсан. За сонин загас жихнээсээ харуул яг жаахан царай муутай л харагдсан л да. Гэтээ сэлж байгаа нь хөөрхөн. За бас үүдэн дээр нь бас туулай байт юм байна лээ. Энэ туулай зүгээр 5 дотор онцсон. Юу вэ? Газар мазраа зүгээр хоол моол асгацсан юм уу хаашаа? Бас ийм нэг сорвол шиг соосог шиг юм дээр усууд юм байна лээ. Айгуу сонио. Бас энэ туулайнууд чинь айгуу хөөрхөн юм байна лээ. За нөгөөдх нь сэрцэн. За тэгээд бас нэг иймэрхүү загас байт юм байна лээ. Эднэр хүн харахаараа л хүн рүү шаваад байт юм байна лээ. Хоол өгнө гэд гордоод байт юм шиггүй байна лээ. Хөөрхөн. За энэ бол нэг урт тошуутай ч юм шиг нэг загас бас жаахан махчин дуул харагддаг. Бас айгуу урт юм байна лээ. Айгуу урт. Бас нөгөө нэг жирэл нэг байдгал нэг загас санагдсан. Энд чинь нөгөө нэг юу гэж харсан нөгөө нэг тог гаргаад байдаг. За энэ загаснуудын дээр бас амар шавдж агаад бас энэ дээр нэг хот дохны мөчөр байсан болохоор би зориглоод аваад хайцсан. Эднэр яг идэвчээсэн. За энэ нөгөө нэг ил загас гэдэг шиг нэг загас айгуу уур тошуутай баг матар юм уу хаашаа. Гэтэ матар гээгүүлдэ. Гэтэ энд бас хүл байдгүй юм байна лээ. Тэгээд шуурай газар байгаагүй. Бас энэ шилэн жахан нүдний шил шиг багт жахан сонио шилтэй юм байна лээ. За энэ бол жинхэнэ өргөөр байна. Яг жинхэнэ яст мэрхий. Яг жинхэнэ яст мэрхий. Яг яст мэрхий жинхнээс бол ийм удаа хөөрхөн байд юм байна лээ. Бас эднэр жаахан хөгшрөндүүл царайтай юм байна лээ. За энэ хэсэг надад амар таалагдсан. Жижиг загаснуудтай үгүй далайн замхгүйтэй нөгөө нэг хөрвөл тогоор нүгтэг гэдэг нь штэ. Бас эднэр нь гэрэл солонгоор гэрэлтэй байд юм байна лээ. Гэтэ энэ яг жинхэнэ гэрэл үү үгүй юу? Нэг бол эднэр өөрөө гэрэлтэй байна уу гэдгийг мэдээгүй. Жаахан сонирхолтой л далайн замхгүйд байна лээ. Бас жижигэн хөөрхөн байсан болохоор айггүй их байсан болохоор бүр айггүй хөөрхөн байсан. За ингэж яваад бас энэ дээр бас баахан далайн замхгүйд байсан. Гэтэ арай том юм дотор хөөрхөн байгааз эднэр сэлж мэлж байгаа юм бүр. Бас олуулаа байхаар бүр хөөрхөн харагдсан. Эднэр амар хөөрхөн. Гэтэ би ингэж бодсон л доо. Гэрэл гаргаад ингэж бодсон. За энэ загас бол айггүй сони юм байна лээ. Хоёр ивэртэй юм шиг нэг загас айггүй сонио. Бас жаахан тэнэг царайтай л да. Нүдэнтэй дэш амтуур доош. За энэ бол миний мэдгүй загаснууд байсан. Гэтэ нэг загсыг би жаахан таньж байсан л да. Тэр нөгөө нэг Немо тэр гараад идэг загас байсан. Тэрийг жаахан таньжсэн. Гэтэ хар өнгөтэй байли, улбаш хар өнгөтэй биш.